Тэглэхэд дондор арх удаг гэж ярьдаг тэр үнэ. YouTube дээр байгаад идэг одоо шинжлэх ухаан технологийн их сургуулийн дулмаа охины сүнс юу хийлэн гэх тийм амар эцэс албагталтай тийм аимшигын төгөөд байдаг. Тийм газарны хаана байдаг. За хүүхдүүдээ өнөөдөр би багшлнаа. Нэг хэрэгтэй. Хамгийн дуртай олч ямар хоолой? Соустой бүрэн хүмүүстэй. Шууд диплом авна эхний өдрөө. За нар цороогийн нэгэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би энд яах гэж ирсэн бэ гэхээр та бүхний хамгийн сайн мэддэг шинжлэх ухааны технологийн их сургуулийн 1-р байрны үүдэнд ирсэн байна. Энд би оюутны нэг өдрийн амьдралыг үзье. Шүтээс дотор яг юу өрнөдөг, ямар газрууд байдгийг бүгдээ хамтаа харцгаая. Өнөөдөр гэхдээ би ганцаараа биш хамтрагчтай байгаа. За миний хамтрагч юм өөрөө охин байна. Сайн байцгаана уу? Намайг Тэргэл гэдэг. За Тэргэл гэдэг манайхаа хэрэглийг хинжээрэй. За өдрөө одоо шууд олон юм ярьлгүйгээр орцгоё. Тэргэл бид нарт одоо бүгдийг тайлбарлана. Ягаад тэгэхээр тэр шүтээсийн оюутан. За хаалхан бол ийм байна. Сая бид анзаарсан бол шүтээс гэх 3 удаа ингэ үүдэн дээр очсон байсан. За эхлээд хаашаа явах вэ? Танай сургуулийн одоо хамгийн тийм одоо хүн очдог, зорж очдог танхим ч юм уу? Хамгийн том танхим эсвэл тийм газар. Номын санаа. За номын санаа явцгаа. Энэ үнэхээр амар төрдөг байшин шиг юм байна. Энэ сая шүтээс 1, тэгээд ийшээгээ шүтээс 2, энэ номын сан. Тэгээ ахаад ийшээгээ шүтээс 2. Тойроо дахиад шүтээс. Тэр шүтээс хэдий? 8 баха. 8. Нийт хэдэн байртай? Бараг 9 байгаа санагдаж байна. Тэгээ бид лицээ ахлах лицээ гэж бас байгаа. Би бол 8 гэж нэг Google Map-аас харсан. Би энэ чи хайхтаа шүтээс 2 нэг алны болоо гэж. За төв номын сан. Гинэ. Ишээгээ ингээд азар оюутны карт марта нэг шалгуулсан гайгүй энэ жижигэр ах шалгах. Тэн ингээд зоогийн газар байна. ATM байна. Жидо хаан бай. Тэгээд ингэж орж ирсэн тий. Дурсгалын юм байгаа. За харцгаая. За номнууд байна. Аяг халбагнууд байна. Сангиа байна. Шүтээс гэсэн таагаад үзэг. За окей. Эндээс хувцас өгдөг юм те өгдөөлөлт. Хихэн эмэгтэй эрэгтэй хүмүүс сурдаг сургууль юм уу? Тий, ер нь бол тийм. Механик тээврийн сургууль гэдэг. Тэр нь хаана вэ? За энэ ингээд бидартын дахим гинэ. Тэгээ одоо болохоро энэ хүүхдүүдийн одоо хувь заяан шийдэх, диплома авах уу, төгсөх үү, доошоо орж өвлөрөх үү гэдэг нь шийдэгдэх шалгалтын 7 хоног хэлж байгаа. Тэгээ тэрнийхээ бэлтгэлийг хийх гээд энд зарим нь унтаад, зарим нь ингэж хичээлээ хийгээд хаалгаан болж байна да. Монголын оюутнууд минь тэр хайшаага ороод хичээлээ хийж байгаа хүүхдээс ярилцлага аваад яах юм. Өдрөө сайн мэдэх болохоор тэрэгтээс ярилцлага авчи ороод. Ид галтан буужигны. Сул юм байхгүй байна. Сул байхгүй шүү дээ. Монгол тийм. Суугаад нэг яриа авч байгаа. 5 минут л байна. Бүгд хэлж байгаа чи. За одоо би тэрэгтээс амар нууц асуултуудыг асууна. Өдрөө бэлэн байгаарай. Тэ. Яагаад шүтээсийг сонгосон юм бэ? Яг миний мэргэжил чинь нөгөө хамтарсан болохоор яг нөгөө хилийнхаа дагдлыг шилээд яг тэгээд төсөл болохоор ингээд шүтээсийг сонгосон юм байна. Төсөл төлбөр гэдэг утгаар. 2 жил Солонгост 2 жил Монгол сурч 2 жил Солонгост орно тийм. Тийм ер нь л. Өөр сургуулийн мөтлөө байхгүйсэн үү? Тэгэхгүй миний яг наваг гэж зурж батлаа яг манай мэргэжлээ яг энэ л байсан санагдаж байна. Тэгээд орсон. Шүтээс сурахын гоё тал нь юу вэ?
нэг өөр сургуулийн бодвол нэлээ амар юу санагддаг шүү дээ. Хөтөлбөрийн ч гэсэн тэгээд яг багш нарын арга байдал тэр нь амар өөр санагддаг. Ер нь бол тэгээд яг манайх ч бол яг ингээ хоёр шалгалт байхгүй юу? Midterm. Тий, яг донтон шалгалт ингээ хоёр сургуулийн нэг хийх юм нэг байдаг лээ. Би цааш орсон ч. Видео. За одоо ингээд би болохоор шүтээс сурч ерөөсөө үзээгүй. Тэгээд шүтээс одоо гадны хүмүүс ямар лекцийнхаа дондор хичээлийнхаа дондор арх бодог гэж ярьдаг тэр үнэ. Юу шүтээсээгүү. Аха. Гүй. Тэгэхээр чи чи арх чин арх ухан дээ гэдэг. Юм нэг юмсаа байхгүй шүү. Тийм ерөөсөө байхгүй. За худал байх нэ. За тэгээд одоо тэр YouTube дээр байгаад идэг одоо шинжлэх ухаан технологийн их сургуулийн дулмаа ахны сүнс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны 2 дугаар дотор байрыг шүүлсэн дулмаа охины сүнс юу хайна вэ? Коридорын болонд нэг зүйл байгаад байгаа нь яалтчгүй мэдрэгдээд идэг. юу хийдэн гэх тийм амар шийдсэн холбогдолтой тийм аимшигын төгөөд байдаг. Тэр яг өчтөө юу эсвэл тийм газарны хаана байдаг вэ? Тэр зүгээр нэг оюутны байрны л нэг тийм яриа байд юм шиг л шүү дээ. Тэрнээс биш яг тийм юм байдаг гэсэн юм бол байхгүй хаа. Зөв нэг ам дамжаад нэг хүмүүс нэг юм хүн айлах гад нэг тийдэн шүү дээ. Тэр нь л байх гэж бодож байна. Миний бодлоор. Тэгвэл хүн айлгаж хандлт авах зорилгоор тийм төгс зохиосон байх магадaltaй байна. За дотор байр юу хэд байд юм бэ? Ер нь бол нэг сая өмнө өмнөх дүнээс ширхэг шүү. Дотор байр юм гэж. Миний мэдж байгаа нэг 3 төр байдаг хаа. Тэгээ ер нь бол өөр байршилт ингээд яг оюутнууд одоо энэ мэрэгжлийн оюутнууд энэ танилагдсан ч гэдэг юм тийм юм бол байдаг. За окей. Тэс ч өөр дарханд байдаг те. Дарханд өөр амьд хэдэлэг. Өмнө говь байдаг санагдаж байна. Өмнө говь болон дархан. Эрдэнэт энэ төр таахгүй бах те. Эрдэнэт байдаг. За окей. Ингээд бол. Тэгээд За би тэргэд надад асуулт сууж байна. Тэгээд Японы сургуулийн их сургуулийн систем болон Монголын шүтээсийн ялгааныг юу вэ гэхээр нэгдүгээр Японы их сургуулиуд руу бол ингэж хамаагүй бачка орж болохгүй. Бүдрээ ID карттайгаа байдаг. ID картаараа тап гэх номын нэргээ хүртэл тусдаа. Кампус руу орсон байсан ч гэсэн тэгэж ордог. Тэгээд ерөнхийдөө машин нарийн та. Цаг бол цаг мэдээж нөгөө дүрэн бол дүрэн. Одоо энэ чинь миний бодлоор мэдээж Монгол юм чи жоохон муу гарах гэдэг бол багштайгаа яриа те. Багшаа жоохон юу яах гээд штэ. Дүн нэмээд өгөөч гэдэг юм бол байгаа бах те. яг ер нь багш нараас л хамаарах бах. Гэтэ ихэнх багш нар ер нь бол бас нэг амар тэгэж одоо нөө дээр үед бол нэг тийм хүн байдаг гэсэн гэдэг шүү дээ. Тэр хичээлээс боллоо. Зүгээр дээ чи давтаадах чи чаднаа би чамд итгэж чинь. Эрмэ чи заавал төгснөө заа би чамд итгэж чинь. Чи төгсөөд араас хүрээд ирээрээ заа юу. Би чамд амлая. Заавал төгсөөрэй. Одоо л бас нэг тийм юм харьцаа байгаа. Тим зүйл бол мэдээж Японд бол байхгүй. Дүрэн бол дүрэн, журам бол журам байдаг. Тэрүүгээр ялгаатай. Тэгээд дээрэс нь бас midterm юунууд бас яг адилхан байдаг. Тэгээд зарим юунууд дээр тийм дипломын ажил энтер гэж нэг хийгээд байх нь гайгүй. Шууд ингээд эрдэмтдүүдэд авч яагаад төгсдөг хайгуу нөгөө шул чөлөөтэй байдаг. 7 хоногт 2 удаа хичээлээ сонгоод 2 өдөр л ирж болдог. Бусад ингээд хувааж байгаа л уяатан тийм. Ерөнхийдөө баг одоо гадаадад сурах юм чи нэг бол сурангаа ажиллана гэж байгаа. Эсвэл ажиллангаа сурна гэж байгаа. Тэр нь болохоор чи аль дээр нь илүү их цагаа өгч гин гэсэн. Тэгэхээр зарим хүмүүс чи нөгөө төлбөрөө олох гол сургалтынхаа одоо байрныхаа төлбөрийг олох гол хичээлээ хаяал шууд ажил хийдэг шүү дээ. Тэгэл хаяадаа очиод хичээл дээр оройжонгаа ажилласан унтаал тийм үед нэг юм сурдаггүй. Яг багсаа мөнгө хураагаад тэгээд тэгтээжний хураасан юм байх хамаг юмас сургалтынхаа төлбөрт өгөөд байрныхаа төлбөрт өгөө амжиргааны төлбөр гэсээр байгаа. Үнийг болохоор ажиллангаа сурах гэдэг. Гайгүй тэтгэлэгтэй ч юм уу эсвэл сургалтын төлбөр нарай гайгүй одоо спонсор интервью байдаг. Тийм нөхцөлд бол бас гол юугаа сураад тэгээд яг багсааг ажлын experience авах гэж ажиллаж болдог тийм нөгөө компани CG 25 CU лонгслэдэг ийм артуудад бас тэгж ажиллаж байгаа experience авах боломж байдаг. Үнийг болохоор сурангаа ажиллах гэнэ. Ийм хоёр төрлийн юм байдаг шүү. Их хүмүүс маань одоо ихэвчлэн ажиллангаа сураад байгаа шүү. За окей. Баярлалаа. За энэ ингээд free wifi юу юм бэ? Энэ ажилтдаг уу? За. Ажиллах байхаа free wifi байд юм байна шүү. Бид хоёр ингээд саяныхаа хэсгээс ингээд баруун тал руу эргээд явж байна. Эргээд одоо
Хаашаа хүрдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Шууд нэг рүүгээ орох шорткат юм шиг. За нэг ангин цол ангийн биш манайха. Энэ бол нэг Монголын 10 жилийн ангитай ихтэй харагдаж байна. За шат хэсэг нь бол ингээд ийм байна. Яг гоё 9 давхар 5 давхруудын орцыг санагдуулах гоё байна. За 0 нь бол ой нэмэгтэй нь бол мгүүс. Аа цаана байгаа юм байна. Цаана эрэхтэй байгаа юм биш үү? За ийм сайхан гоё. Догчлолт сайтай. Би нөгөө түрүүн болж байгаа. Догчлолт сайтай байж байна. За энэ үнэхээр төөрдөг байшин шиг юм аа. Чи нэг ингээд олж нээж дээшээ нь бол ийшээ гэдэг мэддэг тэр хугацаа авсан байна. Тэгэл нэг 7 хоног хичээл ороод байсан. Ер нь тэгээд За би бас нөгөө бүр нөгөө ор хөдөөнөөс ирж байгаа оюутнууд хүүхдүүд манаас заримдаа юу гэдэг бах те. За анх удаа ороход төөрдөг байшин шиг байд юм байна. За одоо спорт зал руу орох чинь шах гэдэг нь юу гэнэ? энэ бол нэг гадны хэсэг биш. Гадны хэсэг агуулгад гэсэн өөрсдөө гэсэн Зөрөг ах байна. өөрсдөө гэсэн нэг багтай байдаг шүү дээ шигшээ. Аха. Тэр нь шдисийн баг. Снэк гэсэн үг үү? Тий. Тэр шдисийн багийнх нь нэр нь Shark. Окей. Ботонгууд гэдэг шиг байна шүү дээ. За спорт зал руу орох. Баглаа зэргийн хөлс. Хоёроос гарах юм уу? Бид хоёр дотроо ингэ заална юм. Энэ одоо ингэ хамгийн том заална гэсэн тийм үндсэн заална гэсэн. Ер нь бол зал руу орцгоё. За ер нь бол заална юм байна. Энэ одоо тэнд харагдаж байна. Үнслийнх нь өөрсдийнх нь хүмүүс суухтаа ингэж суугаад тэгээд ингэж янз бүрийн тэмцээн бол болохоор юм байна. За энэ тахин болохоор цахилгаан хөдөлгөөрийн автомат удирдлагын лаборатори гинэ. 2.14 рүү явъя. Том хамгаалалт явуулж байгаа. Тийш явчихлаа. Гэнэ. Тэгээ 2.14 Хоёрдугаар байрны шууд 2 дахин 14 тоот юм шүү. Одоо ер нь ингээд тавтаа ингээд Маслагтай юу? мэрэгчлэрээ Тийм. одоо энэ Инженер юм шүү те. тийш 2 давхар биш гэсэн үг үү? нэг хавцаа. Үгүй 2.14 гэдэг нь. 근데 одоо хойд хоёулаасаа би нэг дээрээс юм уу? Цам хамаа. Дисэн. Дипломтой болчих юм билүү? Шууд шалгалтаа өгөө дипломтой болчихдог бол тээ. Бизнесийн хичээлд юу нь юу зааж байна? Маркетинг борлуулалт. тэгээ ер нь бүхэл юм зааш санхүү эдгэсэн менежмент. Би тийм ерөөсөө сурч байгаа. Гэхдээ бизнес хийдэг. Аха. Хоёрын. Ингээд усууд хэмээн. Энэ чинь бүр 200 хиттэй юм шүү. Тэгэхээр жоохон 3.5 таа шүү дээ. 14 гэхэр чинь тий. Зүгээр 14 юм уу? Тийм биз шүү дээ. Тэр тэгвэл багш нарын өрөөнд байж байна. Камерээс зүгээр болсон. Хүмүүс хатдаг ш та яаж бичсэн? Өөрийгөө л анзаардаг. Өөрөөр явах саналаа. Уучлаарай 2.14 хаана гэдэг юм бол? Сүүлэн нэг хоороос шатаар боод байж байна. Доошоо юу? Сүүлэн энэ доохын нэг цаашаа. За баярлаа. Хөөе, ийм шүү.
2 гэдэг нь ерөөдөө 2. Тэгээ 14 гэдэг нь 1 давхартай юм шүү. Тэгээ доош юм шүү. Бүх юм 2-той биш чи анзаарсан уу? Энэ 1 рүү орох юм шүү. Тэгэхээр энэ биш үү? Лекцэн дээр шүү. Би ер нь ойлгоод байгаа юм биш үү? За ингэ шатаар ингэ коридороор бууж ирээд заяа. Бууж ирсэн чинь ингэ шууд дүүш ухтаж авч байна. Ханы лаборатори болохоор юм Аа, байна. лаборатори болохоор ингэж Юусаа хийм шүү. тийм байна. Та бүхэн бас ингэж сургуулийнхаа үүдэнд бас нууц ангид руу ороод ирлээ. Энэ юм 3 хоорондоо дор орчваа. Өө зөлгөө. За нөгөө тийш явцгаая. За хоёрыг хийчихсэн. 14. Олноо бүсээр. Тэгээс чи Одоо ингээ үүдсэн дараа. аль. Энэ үү? Эхлээд барьцаа. 0 давхар 2-ын 8 маань 6 10 14. Энэ биш шүү дээ. 0 давхар гэдэг чинь би 1 давхар шүү дээ, тий? За 0 давхрын одоо хамгийн юу явах юм байна? Бараг захих юм байна. За тий. Зааш. Шууд диплом авна эхний өдрөө. Оо. Натэр юу болчих? Тийм. Юуны дүн гаргаж байна? Ха? Инженерчлэгийн класс. Окей. 2-14 хашаа хэлээ. Дэшээ нэг. Гүй. TV hall гэнэ. Кино театрын жижиг танхим шиг юм байна. Хүн байхгүй наа. Хүн байхгүй. За энэ чинь баг миний хүсэжсэн юм байна дөө. Чи 2-14-ийн хааны дэмэтгэв. Би 1 давхар гэсэн үг. За. За хүүхдүүдээ өнөөдөр би багшлнаа. Нэг. Мик мэн хаалттай байгаа маань. Тэгэхээр одоо би шууд ярьчих. 2:40-с хичээлтэй одоо хэд болж байгаа вэ? Анх. Тийм байна те. За. Эрт ирсэн 2 хүүхэдтэй шууд онц тавьж байгаа шүү багш нь. За. 2-14 оллоо. Ирээдүйн шүтээс сурах оюутнуудаа та бүхэн энд диплом хамгаалалтанд өгч магадгүй. Тэр чинь ингээд заалны хажууд 2-14 гэдэг ийм тахинд байдаг юм байна. Мэргэжил болох өөр. За. Хамгийн гоё хаттай анги нэ шүү. Хүүхдүүд бол ерөнхийдөө ингээд гайгүй албаны дуу хувцаслаад тэгээд диплом хамгаалдаг юм байна. За. Алтан босоод диплом өгөхгүй гэх юм байна шүү дээ. Дээлтэй бол яах вэ? Ямар ч зүгээр диплом авчихсан юм гээд ингээд энэ дээр уусаа нэгээс бас чухал үйл явдлын юм чинь те 4 жил сурчаад эцсийнхээ зорилгоо авах гэж байгаа юм чи одоо. За. Оюутнууд маань хоолндоо ингэж чичээдийнхаа завсарлага нь их завсарлага нь хэдэн цагаас юм бэ? 12:30-аас 1-ийн хооронд. 12:30-аас 1-ийн хооронд. Одоо 2 өнгөрч байгаа болохоор юм маань дуусчихжээ. За хоолны үнийг харцгаая. Лог шүү дээ. Орох уу? Орохгүй. Яа, нэг тэр хоол, хоёрдугаар хоол хийж бүрдэл. Яачаа. Чи хамгийн дуртай хоол чи айл вэ? Нанаас ч нөө. Тий, царайг чи орох барьч. Гулэш. Гүлээш нь хамгийн дэжгүй үү? Хэрэгтэй. Хамгийн дуртай хоол чи ямар хоол вэ? Соустой бүрэг хүмүүстэй. За мэдээ. Чи алийг идчихсэн? Би эндээс нэг иддэг байна. Хаваасаа идчихдэг байх тий. Гэтэ хоол нь бас адилхан байлгүй тий. Тийм үү. Алийг сонгохгүй. Ер нь тэр 20 дугаар алнаас өөрийнх юм хасах нэг хэрэггүй юм аа шүү. Өөрийнх юм аль вэ? Босоо гişтэй. Соус өөрийнх юм ах гэдэг. Соустай өөрийнх юм. Өөдөртөө биштэй гэсэн дээрээс юм.
Хоёул хол очоо. Өндөгтэй бөөрхий биш дээ гэсэн. Бүтнээр хасаа тэр хэлдэг. Хагасаар нэгийг авчи. Саяны хүүгээ хэлсэн Голиасыг бас хагасаар авчи. Хагас бүтний гэхдээ баг үний ялгаагүй хэлж том жижигнээс гайгүй нэг ялгаагүй байдаг тийм. За тэгвэл хоёрыг нь хагасаар авчи. За бид хоёр сая Голиас болон бөөрхийн мах гэсэн чинь одоо ингээд махан л ингээд өөр бусдаар бол яг адилхан юм байна. Хагасаар одоо гоё үзмний шүүс байна. За ингээд оюутны нэг өдрийн оюутнуудын иддэг одоо Голиас шиг саяны хүү Голиас самд болгосон. Яг гоё юм байна. Би яг энэ муухай энэ тийм гэж хэлж чадахгүй байна. Тэгэхээр ямар нэг олоогүй учраас би энэ хоолнд нэлээд өндөр оноо өгье. 9.7 оноо өгье. Үзмний шүүсийнхаа хамтаар. За ингээд чиний төлөө. Манайхаа чиний төлөө. За манайхаа шүтээс одоо нийтдээ 8 юм уу 9 салбартай гэсэн одоо Гитэмс буюу номер 5 дээр нь төгсгөлөө хийж байна. Тийшээ бас сая орж үзлээ. Ерөнхийдөө нэг ялгаа байхгүй. Гэтэ би бол энийг хамгийн том гэж боддог байсан чи 5 дугаар салбар нь 1 2 нь бол номер 1 юм байна. За тэгээд шүтээсээ оюутны амьдралыг одоо хоолны газар, юутай ийтэн сайхан үзлээ. Тэгээд ийм байдгийн байна. Тэгээд хүүхдүүд энийг баг хүүхдүүд үзэхгүй байх. Гэхдээ яхаа ингээд шүтээс сурж болох юм байд одоо сурах юм бол ийм газараар явж мэрэгжил эзэмшихнэ. Одоо яг дипломын ажил болж байна. Энд диплом эзэмшиж авч мэрэгжилтэй болж байгаа хүүхдүүдтэй ирээдүйн ажил амьдралд нь томоос том амжилт хүсээд энэхүү бичлэгээ дуусгая. Ингээд хамт бичлэг хийж оролцсон тэргэлдээ маш их баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцаая.